Сайн байцгаана уу? Амьтанд хайртай монголчуудынхаа амрыг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн амттайг нь хамгийн эрүүлийг нь мянган найз амьтны дэлгүүр болон Од мөндрийн алтан гишүүд маань хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Од мөндрийн радио 107 83.3 гэсэн хөтөлбөрөөр та бүхэнд хүрч байна. Студид хөтлөгч цогтоо урна хоёр ажиллаж байна. За өнөөдрийн бидний ярих сэдэв бол амьтны ертөнц дэх ихрүүдийг хэрхэн ялах вэ сэдвээр ярилцах болно. Тэгээ олон адилхан бас тэг ялахад хэцүү амьтад байгаад байна. За өнөөдөр тэдний ялгаа нуудыг нь сайн тайлбарлана. За гэхдээ энэ мэдээж хамгийн төвөмлүүдээс сонсорсон байгаа. За хамгийн ихний амьтан бол матар. Бид англи хэл дээр матрыг нөгөө нэг бол alligator гэж сураад нэг бол crocodile гэж сураад нөгөө цагаан толгой дээр A дээр ч нэг байгаа, C дээр ч нэг өдр байх тохиолдлууд байгаад байдаг шүү дээ. Тэнгүүд энэ хоёрыг одоо хүмүүс ингээд магадгүй Google-тэй киноч байд юм уу, кинонаас хараад хоёуланг нь матар л гэж нэрлэнэ. Тэгтэл тэгээ монгол хэл дээр ч угаасаа орчуулгууд нь хоёулаа л матар гэж байгаа. Тэгтэл энэ хоёр маань одоо нөгөө л ногоон хатуу хоёртай аимшигын шүдтэй усны мандал дээр нүдний ил гарахын эртний махчнууд маань Crocodilia багт ингээд хамтдаа харьяалагддагч. Нэг нь болохоор Alligatoridae, нөгөөх нь Crocodilidae гэдэг юм хоёр өөр бүр овгийн төвшөнд хоёр өөр тийм амьтад байгаа. Тэгвэл өнгөцгөн харахад ингээ бараг ялгаагүй мөртлөө энэ хоёр овгийн ялгаатай талууд нь юу юм бэ гэж. Alligator гэвэл яг ямар амьтанг, crocodile гэвэл яг ямарыг нь хэлээд байгаа юм бэ гэдгийг одоо хэлж өгье. За юуны өмнө тэд хаана амьдардгаас нь эхэлж ярих хэрэгтэй. Alligator бол ихэвчлэн хойд Америк, Хятад улсын цэнгэг устай, хамгийн гол нь цэнгэг устай нуур, намаг, гол мөрөнд нь амьдардаг. Харин crocodile бол илүү өргөн цар хүрээний тархацтай, буюу Африк, Австрали, Өмнөд Аз, Америкт хүртэл байдаг бөгөөд хамгийн чухал нь давстай болон хагас давстай орчин амьдардаг. Тэгээ энэ хоёр овгийн маань alligator болон crocodile маань дэлхийд дээр нэг л газар давхцсан амьдардаг. Тэр нь болохоор Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн тэр бүс орчимд одоо ус нь магадгүй ийм хагас давстай бараг цэнгэг шухны байдаг болохоор ч юм уу энэ хоёр ингээд давцаад амьдарч идэг байх нэ. За тэгээд энэ давстай уснаас амьдардгаас шалтгаалаад crocodile маань болохоор юм хилнийхээ ойролцоо тийм давсны булчирхаатай байдаг. Тэгээ энэ нь болохоор юм цуснд хуримтлагдсан илүүдэл давсыг шүүж биеэс байнгын ингээд гатгшлуулж идэг. Одоо бид нөгөө нуух муух гаргадаг шиг юм ямар нэгэн булчирхай нь бүх давсыг биеэс нь хуримтлуулад гаргацдаг гэсэн үг. За харин alligatorд бол энэ давсны булчирхай бүрэн хөгжөөгүй. Тэдний ялгаруулах систем нь цэнгэг усанд л амьдрахад тохирсон. Хэрвээ alligator маань юм давстай усанд удаан байх юм бол бие махбодод нь давс ихээр хуримтлагдаад одоо нөгөө арьс нь хорчиддаг штэ хүн дээр бол ингээд хатаад байдаг шээ. Яг тийм юм болоод эсийн түвшинд ус алдах, бодисын солилцоо алдагдах зэрэгтэл үүсдэг байна. Тиймээс alligator бол одоо тэнгисийн хөвөөн дээр хаяа харагдаж болохч удаан хугацаанд бол яагаад ч амьдарч чадахгүй амьтан байдаг. За тэгээд энэ хоёр амьтан маань хэрвээ амьтны үрээлэнд ч юм уу байгаль дээр ингээд харах юм бол эсвэл кино хүүхэлдэйн дээр харах юм бол яг хараад яг яаж ялгах вэ гэхээр гадаад төрхөөр нь хамгийн амархан ялгах шинж нь бол хамрын хэлбэр нь байгаа. Crocodile бол ийм хурц хошуутай буюу V хэлбэрийн хошууны хэлбэртэй. Тийм. Харин alligator маань илүү ийм дугарагдуу англи цагаан толгойн үсгээр бол U хэлбэрийн хошууны хэлбэртэй. Alligator. Тийм. За тэгээд биеийн хэмжээний хувьд бол crocodile нь далайд амьдардаг болохоор ч үгүй юм уу илүү ийм том болох бүр 20 фит хүрэх тийм том томордог гэж байгаа. Alligator нь бол харьцангуй жижигвтер байж болно. За тэгээд идэж тэжээлийнхаа ялгаанаас шалтгаалаад crocodile маань ийм V хэлбэрийн хошуугаараа загас барьж авдаг болохоор усан сэлэх сэлвэрүүд нь өөр тэгээд хошуунаас яг ингээд загсаа барьж зуухад тохиромжтой байдаг. Харин alligator маань бол илүү нөгөө англиар opportunistic гэж одоо олцсон болгоно иддэг гэдэг утгыг агуулдаг. Шууд юм барьж авч юм яадаг юм юу хэлбэрийн тийм хошуутай байгаа. Хошууны нөгөө учрыг нь тайлбарлавал. За тэгээд өнгөний хувьд бол бас ялгаа ажиглагддаг. Alligator маань дийлэнхтэй бараан сарл хардуу ногоонхтэй. Бараг л ингээд шууд харахад бол
хартай нэлээд өхөөдөө тийм өнгөтэй байдаг. Энэ нь бол намаг шаварлаг газар юм ёроолны усанд юм далдлагдахад нэн тохиромжтой гэж үзэж байгаа. Харин крокодил маань болохоор нөгөө юм давстай тэнгис талайд байдаг болохоор эсвэл юм давстай усанд байдаг болохоор ч юм уу нөгөө илс мэлсээ дагаад илүү юм цайвар ногоондоо olive green чидүүн жимсний юм ногоонтой байдаг байх нэ. За гэхдээ энэ дэр нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Өнгө нь нас, усны чанар, орчны шавар, гэрлийн нөхцлөөс хамаарат бас өөрчлөгдөж болдог юм хувьсамтгай шин чанар. Тиймд өнгийг болохоор ингээд туслах шинжил гэж үзнэ. Дангаараа шууд ялгааг нь шууд өнгөөр нь хэлэхэд бас 100% найдвартай биш шүү гэж хэлэх хэрэгтэй. За тиймээс байршил, хамрын хэлбэр тэгээ бас шүдний бүтцийг ярихаа мартсан байна. Шүдний хувьд аллигаторын хувьд маань нөгөө эд чижээлээс хамаарат ч байт юм уу. Эрүүнийх нь бүтц нь зөвхөн дээд талынхаа шүд нь амаа хаахад харагдчихдаг. Харин крокодилийнх бол дээд доод эрүүнийхээ шүд нь амаа хаахад хоёулаа ингээд эрүүнийхээ гадуур нь ингээд нүд шүднүүд ингээд харагдаж байна гэсэн үг. Аллигатор маань бол харьцангуй цөөн шүд харагдана гэсэн үг. За тэгээд судлаачид одоо нэг юм бодсоч яг нөгөө нэг бас ингээд тулуултэй бас нөгөө шүдийг харах гад эн чинь нөгөө нүдэн л гарцсан байгаа болохоор амыг харах гад сайн харагдахгүй л юм байна те одоо нөгөө зодооны техник цаадаг нүдэн ингээд гараад ирсэн байхад бол өнгөөр нь багцаа авах юм байна. Өнгөөр нь тэр чинь нөгөө бин хар нэлээд хард өнгөтэй байдаг шүү дээ. Тэнгүүд тэр өнгөөр нь харж болно. Тэгээ нүд нь бас харьцангуй юм хардуу байгаа. Хар тэгээд юм том юм шиг харагдана. Тэгээд мэдээж хамгийн одоо юм туршлагатай байвал амьдрах орчноор нь ялгах нь бол хамгийн за энд бол угаасаа аллигатор байхгүй те энд бол крокодил байхгүй те гэд мэдчих хахад бол амархан ялгах чинь асуу. За тэгэхээр аллигатор ба крокодил нь хэдий төсөөтэй харагдавч бүр өөр овгийн амьдрах орчин, бие физиолог, зан төрхөөрөө ялгаатай хоёр өөр амьт юм аа. Тэгээ монгол хэл дээр магадгүй хоёуланг нь матар гэд хоёуланг л матар гэд орчуулчихж байгаа. Гэтэ яг хав зөвхөн санал болгоход нэгийг нь цэнгэг усны матарч гэдэг юм уу, нөгөөдг нь шорбог усны матар гэдэг ч юм уу нэрэдэж бас болох юм аа. Тийм. За. Аллигатор нь ингээ харахад яг нэрээ дээдлийн шүднүүд нь ингэж харагддсан байх шүү. Крокодил нь бол бүх шүд нь харагдаж байгаа. Нөгөө монголчууд ч бас нөгөө матаргүй болохоор те энэ талаараас яг сайн мэддэггүй. Тэгээ энэ таарахад бас гоё мэдээлэлтэй боллоо. Хэрс шиг юм байна. Амныхаа нөгөө хэлбэрээр өөрөөдөг гэдэг нь. За дараагийн танилцуулах амтан бол гөрүүл болон гүлмэр гэж амтан байна. Тэгээд одоо бас нөгөө салмандр гэдэг байгаа ш тэ. За хүмүүс гөрвлийг арайч бас нөгөө салмандр гөрвл гүлмэр байна гэж хэлдэггүй. Гэхдээ гүлмэрийг харахаараа эсэргээр нөгөө энэ гөрвл байна гэж нөгөө нэг андуураад байх тохиолдол бас илүү олонтой байдаг. За гэхдээ шинжлэх ухааны хувьд бол гүлмэр гөрвл хоёр бол хоёр огт өөр ангиллын юм амьтад байдаг. Тэгээ юуны өмнө гүлмэр бол хоёр нутагтан. За харин гөрвл бол мөлхөгч амьтан. За өөрөөр хэлбэл гүлмэр нь мэлхийтэй ойр, харин гөрвөл нь могоо матар зэрэгтэй нэг ангид багтдаг. За манайхан бол нөгөө говь хоёр талаар ч юм уу нөгөө гөрвөлтэй бол ихвчлэн ер нь их таарч байсан баг. Гүлмэрийн хувьд бол одоо зөвхөн нэг зүйл байгаа болохоор те магадгүй цөөхөн таарч байсан байж магадгүй. За гаднаас нь харахад ер нь төстэй тал мэдээж байгаад байна те хоёулаа урцуултай, дөрвөн үлтэй газраар мөлхөж явна. За тиймээс андуураад байгааг нь бол бас ойлгож байна те ер нь бас хэний янааг бол андуурч байсан. Одоо харин ялгаатай талыг нь бүгдээр хамт харцгаая. За гүлмэр бол ихвчлэн юм чихтэй цэрүүн орчинд амьдрын оймод навчис ихтэй газар горих булаг шантын ойролцоо элбэг тааралдана. За зарим зүйл нь бол усанд, зарим нь газарт амьдардаг ч одоо чийгнээс хизээч ингэж бүрэн салж чаддаггүй. Одоо ер нь бол нэг үгээр хэлэхэд нэг нь ийм нэг юм гүлгэр чиглэг амтан байгаад байгаа шүү дээ. Одоо мэлхий шиг те. Нэг нь болохоор одоо хуурай, хайрслаг одоо ийм хоёр амтан байгаад байгаа. Гэхдээ зарим талаараа харахад хэлбэр нь одоо тун төстэй харагддаг те. За гөрвөл бол одоо хуурай орчинд маш сайн дасан зохицсон. Одоо говийн могоо гөрвөл, хонин гөрвөлгээ манайхан сайн мэднэ. Цүлхээр хад чулуут газар ой мод гэдээ баг хаасаагүй амьдарч чаддаг. Усанд байнга байх шаардлага байхгүй. Тийм болохоор ус барааддаггүй те. Зарим нь бүр хизээч ус уухгүйгээр ингэж амьдарч чаддаг юм онцлогтой байдаг. За энэ ялгаа нь арьсны бүтцээс нь одоо шууд хамаарч байдаг. За гүлмэрийн арьс нэмгэн одоо чиглэг хайрсгүй. Тэд арьсаараа ус болон хий солилцох чадвартай. За өөрөөр
хэлбэл гүлмрийг арьсаараа амьсгалдаг амьтан гэж ойлгож болно. За микроскопын түвшинд ингээ харах юм бол бас ингээд одоо ийм нүхтэй гэх юм уу те. За тиймээс арьс нь хатаж эхлэх юм бол амьдрах боломжгүй аюул болдог байх нь устдаа л ойрхон байх хэвээр. Харин гөрүүлийн арьс бол хуурай хайрстай. За энэ хайрс нь усыг алтхаас хамгаалдаг тул за халуун хуурай орчинд амьдрах боломж олгодог. Тэгэд арьсаараа амьсгалах шаардлагагүй уушгаараа ингэж бүрэн амьсгалж яадаг. Одоо хайрстай зарим нь одоо бүр нөгөө нэг мангас хөрүүл энэ төр гээд бүр хайрс нь бүр динзавар шиг болсон байж байдаг те. За бас нэг энд гоё сонин чадвар гарч ирнэ. Сэргийн урах чадвар гээд. За салмандр буюу гүлмөр бол одоо гар хөл сүүл одоо урд мөчгөнөлтэй гар ихгүй те. Сүүл бүр зарим дотоод эргэтнээ хүртэл ингээд сорвгүйгээр дахин ургуулж чаддгаар одоо маш гайхалтай байдаг. За харин лизард буюу одоо гүрүүлэн те ихэвчлэн зөвхөн сүүлээ тасалж дахин ургуулах юм чадвартай. За тэр нь анхны хэлбэртэйгээ яг адилхан ихтэй бас болдоггүй шүү те. За өөрөөр хэлэх юм бол гүлмөр биологийн нөхөн сэргэлтийн мастер гэж хэлж болно. За гүрүүл бол анхаал сарниулахын тулд сүүлээ золиослдог ийм амьтан. За зарим гүлмэр арьсаараа хорт бодисыг ялгаруулж махчтаас одоо бие хамгаалдаг. Тэгээ гэлэлцсэн тод өнгөн намайг идэж болохгүй гэсэн дохиог одоо бас мэлхий шиг өгч ин тэ. За гүрүүлийн хувьд ийм химийн хамгаалт бол тун ховор байдаг. За ихэвчлэн хурд нуугдалт өнгөө сольж далдлах чадвараараа амьд гардаг. За гүрүүл бол одоо маш хурдан ингээл жирэлзэл өнгөрдөг те. За амьдралын мөчлөгийн хувьд маш том ялгаатай байдаг. Гүлмөр өндгөө ихэвчлэн усанд гаргадаг те мэлхий шиг. За агуултай үеийн бүр загас шиг энэ загалмаатай одоо ингэж төрөөд усанд амьдардаг. За дараа нь бас би хүрэхтэй газарт гарч ирэх чадвартай байдаг ба арьсаараа амьсгалдаг. За энэ нь тэдний жинхэнэ утгаараа нөгөө хоёр нутагтан болохыг харуулж байдаг байхan. За харин гөрүүлийн хувьд бол тийм зүйл байхгүй. Тэд өндгөө газарт гаргана. Агуултай үе гэж баг байхгүй. Жижиг гөрүүл одоо томрсоор том гөрүүл болно. Тэгээ хөдөлгөөнийг нь ажиллах юм бол ялгаа нь бас бүр тод харагдана. Гүлмэр бол арай жоохон удаан те зөөлөн хөдөлгөөнтэй гинт хурдлах нь ховор. За харин гөрүүл бол хурдангуйч одоо гинт чиглэлээ өөрчилж энэ төр одоо бүр босцсон явж ах шиг бараг тий ингэж одоо хөдөлгөөнтэй байдаг. За тиймээс монгол хэл дээр бол гүлмрийг гүрүүл одоо мэд ойлгох нь буруу, харин чигнээс салж чаддгүй хоёр нутагтай амьтан гэж ярих юм бол илүү одоо зөв болноо. За тэгээд нөгөө аксолотль гэдэг бас нэг сонирхолтой амьтан байдаг тий. Жинхэнэ нөгөө эдэрхтний ургуулдгийн гоц жишээ шүү дээ тий. Одоо нэг үргэлж залуугаараа байдаг ч гэхөө. За энэ талаар бас дараагийн өөр нэвтрүүлэг дээр илүү дэлгэрэнгүй ярина. Сая бас нөгөө гүрвэлний бас сүүлээ хайдаг дээр нэг сонирхолтой жишээ гэнт санаанд орлоо. Би нөгөө говьд судалгаанд явж байхдаа геко гүрвэлгээд нөгөө шөнийн гүрвэлтэд хардаг байхгүй. Геко гүрвэлгээд нөгөө хавруугаараа энэ тэнд ингээд хавхлалтад сордог юм шөнийн том шөнийн гүрвэл Монголд бол геко гүрвэлийг барагтай судлаагүй байдаг. Энэ гүрвэлийг би олчвал амар баярлал. Нөгөө геко гүрвэлийг чинь араас нь хөөж байгаа бол барьж аваал. За тэгэл нөгөө шууд ингээ гараараа барьцсан. Өстө Google нөгөө өөрийнхөө камп руу Google нөгөө Петрийнхаа аяган дээр тавган дээр ингээл тавилаа гэсэн чинь гүрүүл нь геко гүрүүл манд байхгүй. Сүүлийг л бариа яваад байсан. Барих төдийд л сүүлээ хайцсан байсан. Тэр айгуу тод санагдал. Гэтэ гүлмрүүдтэй харьцуулахад бол гүрүүл одоо геко гүрүүлээ төр бол зөвхөн сүүл дээр л ингэж чадчих байгаа бол гүлмрүүд маань бол бараг акселот өдр чинь бол бүр зүрх мөрхөө дахиж ургуулад байдаг шүү дээ. Тэр бол бүр амар гайхалтай. За дараагийн одоо энэ гүлмрүүдийн хамаатан болох мэлхий бах гэдэг хоёр амтны ялгааг одоо ярив. За бид хэд мэлхий бах гэдэг ингээд хоёр өөр гэдгийг ингээд нэршлийнх нь хувьд монгол хэл дээр оноогоод өгсөн мэдээд байгаа юм шиг байна. Гэхдээ даанч бидний дийлэнх нь аль алийг нь хараад нэг бол мэлхий. За магадгүй жижигхнийг нь мэлхий, томыг нь бах гэдэг ч юм уу. Том болсныг нь бах гэдэг ч юм уу. Ингээд яг ямар ялгаатай гэдгийг ингээд бүрэн сайн мэдэхгүй байгаа. За гэхдээ сайн ажиллавал ялгаа нь маш ойлгомжтой юм тод байдаг. За юуны өмнө арьсных нь бүтцийг нь харуул мэлхий маань саяны нөгөө гөлмөр шиг ийм арьс нь гөлгөр чиглэг байдаг. Энэ нөгөө хоёр нутагтнуудын магадгүй шинжиж магадгүй. Тэгээд арьс нь нэмгэн учраас нөгөө хийл солилцоонд нь маш идэвхтэй оролцдог гэдэг. Тиймээс мэлхий байнга ус чихтэй орчны ойролцоо байх шаардлагатай. Нөгөө чихшлээ алдахгүй тулд. За харин бахын арьс барзгар, товгор, хуурайд байж болдог. Тэгээ ингээд харахад ер нь л юм барзгар юм чулуу шиг юм байж болдог. Илүү царай муутай ч хөө те. Тийм барцаас нь том.
нэм жоохон нүүр мөрн баг болтой болоод. Тийм угаасаа л нэг бах гэдэг нэрчмээ. Тийм яг үнэ. Тийм стереотип. За тэгээд гэтээ тэр товгрууд нь зүгээр нэг барцгар байдал биш. Эднэр нь хор ялгаруулдаг булчирхайнууд. Оо тийм үү. Зүгээр ингээ барцаачаад байгаа юм биш. Ялангуяа тэр нүднийх нь ард байрлах юм одоо биднэрийнхаар бол чихвч зүүчин ч юм уу, өвлийн нөгөө дулаалганд зүүцэн ч юм уу. Яг тэр нүднийх нь ард байрлах юм том болтруу шиг юм барцгар бол хамгийн том хорных нь булчирхай. Тэгэд одоо бахаар хоололдог амьтад ч байд юм хамаагүй их бах идэх юм бол эсвэл зулцган одоо нэг жижиг шувуу бах идчих юм бол хордож эсвэл ингээд биеийн гүйлэгдэх ч юм уу тийм реакцууд үзүүлэх боломжтой. Тэгэхээр эдгээр энэ барцгарууд нь бол зүгээр нэг ингээд барцаачаад байгаа юм биш хорнууд гэдэг. За энэ махчтад идэж болохгүй гэсэн тохиог өгч яадаг тийм барцгарууд байдаг. За тэгээд хаана амьдрах орчны нөхцөл талаас нь үргэлжлүүлээд дурдвал мэлхий ихэвчлэн усандаа ойрхон байдаг. Нуур, цөөрөм, голынхоо эрэг, намаг уснаас холдох нь ер нь л ховор. Бараг л уусаа холдох юм бол үхэх эрсдэлтэй. Харин бахвал уснаас харьцангуй хамаарал багтай. Тэд уснаас бүр ингээд зайдуу, хээр одоо малтай цуг баг бэлчээ явж иж болно гэсэн үг. Тариалангийн талбай бүр хүний суурин газрын ойролцоож амьдрч чадна. Хамгийн гол нь бүр яагаад уснаас хамааралгүй ингээд холдчихдгүй юм бэ гэхээр үржлийн үедээ усандаа оцсон байх шаардлагатай. Энд чинь нөгөө хоёр утга нутагтны үндсэн шинж буюу усандаа тэр үржил нь явагддаг. За тэдний хөдөлгөөний хэм маягийн хувьд бас ялгаа байна. Мэлхий урт хүчтэй ийм хөлтэй болохоор том ингэж үсэрч хараадаг. Харин бахны хөл нь юм харьцангуй богино тул одоо ингэж үсэрч энерги тэр нөгөө бах шиг юм чинь үсэрч энерги алдчихснаас угаасаа юм богино хөлтэй голцоо ингээд мөлхөөд алхаад явж идэг. Тэгээд шаардлагатай бүр нөгөө шувуу муу ирээд дайраад байх үед жижиг үсрэлтүүдийг бол хийн. Гэхдээ үндсэн явах одоо техник нь бол мөлхөх, алхах техник байдаг. За тэгээд амьдралын мөчлөгийн хувьд бол бас хоёулаа хоёр нутагт уучраас төстэй өндгөө усандаа гаргаж авгалтай жарахаа үед нь усандаа байна. Нөгөө шананцаар хорнууд маань гарна. Гэхдээ мэлхий ихэвчлэн уснасаа холдолгүй амьдралаа үргэлжлүүлдэг бол багнаас бие хүрмэгц газарт илүү төвлөрсөн амьдрал руу шилждэг. За өнгөний хувьд бас нэг ялгаа байгаа нь мэлхий ихэвчлэн ийм ногоон тод өнгөтэй байдаг. Байх нь илбэг. Энэ нь ус ургамалтай орчинд даллагдахад тохиромжтой. Харин бах бол бор саарл өнгөтэй байх нь олонтой. Энэ нь хуурай хөрс навчт газар чулуун орчинд дуусахад илүү тохирсон байдаг. Тэгэхээр мэлхий бах нь хоёулаа хоёр нутагтан боловч арсны бүтэц, хөдөлгөөний хэлбэр, уснаас хамаарах байдал, өнгө зэргээрээ өөр бөгөөд бид тэднийг хаанч харсан ялгах чадвартай одоо болж байна. Гэхдээ энэ дэр бас нөгөө exception-ууд байдгийг ийм онцгой тохиолдлууд байдгийг бас бид нэр бодож үзэх хэрэгтэй. Сая одоо жишээ нь ихэнх бах ингээд хортой мэлхийнүүд ингээд хоргүй юм шиг ярьж итэл нөгөө poison dart frog гэдэргээд нөгөө хор үсгдэг айхтар хортой мэлхийнүүд өдр байдаг. Ихэнх мэлхийг ногоон гэж хэлчтэл зарим мэлхийнүүд шар, улаан, янз янзын ингээд өнгөтэй бас байж тулдаг. Эднэр бол байгалийн нэг юм онцгой тохиолдлууд гэж хэлж болно. Монгол орны мэлхийнүүд бол одоо нэг олон өнгө байхгүй шүү дээ. Ерөнхийдөө тий нэг цайвар ногоондоо байдаг. Бах бол одоо бас нэг газар шорош гэх юм уу ийм байсан. Багтаа ялгадаггүй байсан. Гэтэ яг аль алинтай нь бас тий ингэж таарсан байдаг тий. Одоо алинтай таарсан гэдэг ингээд дэргэн таарсан. Монгол ардын үлгэрүүд төр их гардаг шүү дээ тий. Одоо нэг мэлхийг үнсдэг юм уу, бахан дээр шийдэг юм уу тий. Бас тэр үлгэрүүд бас санаанд орж илээ сая. Тий. Бас нөгөө буруу дээр нь бас тэгчүүл тий. Нэг үлгэрийнхаа даалгаврыг хэлүүлэх гэж хагаад. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран аялцыг танилцуулаад үргэлжлүүлье. Амьтдын ертөнц нэвтрүүлгийн маань мянган найз амьтны дэлгүүр ивент гэж хамтарч ажилладаг. Тэгэхээр таны төживэр амьтанд зориулсан хамгийн эрүүл, хамгийн амттай хоолыг ингээд санал болгож байгаа. Мянган найз амьтны дэлгүүр аль биесны эрхтэйгээр дэлхийд танигдсан Kitchen Flavor брендийн төживэр амьтны хоол нэмэлт бүтээтгүүнийг оруулж ирж байна. За ихэнх амьтны одоо хоолнд өнгө амт оруулагч, будагч бодис мөн үр тариа, ургамлын гаралтай ураг ихээр агуулгадаг бол Kitchen Flavor үнээс ялгаатай нь жинхэнэ махан ураг, эрүүл тос, сайн чанарын эслэг, ногоон ургамал, чихэрлэг төмс зэрэг байгалийн нүрс усны хүүсвэрийг ашиглан одоо ингэж үйлдвэрлэгддэг. За сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр grain free буюу үр тариагүй өндөр урагтай хоолтыг зөвлөх болсон. За Kitchen Flavor бол одоо үүнийг яг одоо тэжээр амьтад маань зориулан хийж байгаа. Тэгэд бид нар ч нөгөө амьтдынхаа өмнөөс бас амсч мэдхгүй те
одоо ингээ мууранда дуртай юм өгөөд байгаа мó дургу юм өгөөд байгаа мó ингээ сайн мэдхгүй зарим хятад тоолон тэр өгж жаад одоо шийсэн хаагта тагалгаанд орлоо тэр гээд нөгөө муурны групп дээр чинь сэтгэл өвдөм одоо ноцтой мэдээлүүд явахаар одоо нөгөөх маань гайгүй байдаг байгаагаас айгүй санаа зовдөг хамаагүй хурцтай тоолж хүндчихсэн. Тэгэхээр эднийх бол одоо энэ муурны гоо сайхан үс гэдэг чинь бас ингээд асуудал байдаг. Тэгээ энэ бүхэд зориулсан одоо хүнээр бол яг совлын хоол шиг юм шимт ижилтэй эрүүл сонголтуудыг санал болгож яадаг. Тэгээ муурны гоо сайхны хоол гэдэг байгаа. За муурны бүр шийсний замын урьдчилан сэргийлэх хоол одоо муурны зулцаг насан турсан муур гээд гөлөг насан турсан нохой болон одоо дунд том үйлдвэрийн нохойны төрөлцөө хоолнууд гээд та одоо бас ямар ч үйлдвэрийн нохойтой байсан те бас эднийх рүү ороод хараарай тэгээд таны сонголт тэнд байх байхаа. За Facebook нь Kitchen Flavor Mongolia гэдэг байгаа. Бас хөрвүүлээд авах боломжтой шүү. Айгу амар те. За холбогдох утасны дугаар нь 77 49 88 93 95 1 8 гэсэн байна. Тэгээ хамгийн гол нь бас нөгөө амьтдын ертөнцийг амьтдыг хүмүүст ингэж таниулж байгаа, цаашлаад нөгөө хайрлж хамгаалах, ойлгох одоо энэ ухааны түгээхэд одоо хамтарч ажиллаж ивэнтдэг чийдэг мянган найзынхаа хамт олонд маш их баярлалаа. Баярлалаа. За дараагийн амьтан одоо яст мэлхийний тухай байгаа. За би ч одоо өөрөө яст мэлхийтэй бага бахта нөгөө нэг яст мэлхий аваад яаж тэгжихийг мэдэхгүй буудан доогоор алдаад тэгээ ерөнхийдөө нөгөө ус мусанд хийдгийг нь бас мэдэхгүй те. Тэгээ одоо эргээд утхад бол нөгөө тэр амьтны бүр тамлаа ийцэн байгаа байхгүй юу. Амьдрах ёсгүй орчинд нь байлахаар за нөгөө түртэл Tortoise гэд хоёр байгаад байгаа тий. За энэ болохоор хүмүүсийн бас хамгийн их андуурдаг амьтдын нэг байдаг. Монголоор нөгөө яст мэлхий л гэдэг тий. Тэгээ хуурай газрын яст мэлхий одоо нөгөө усны яст мэлхий хоёр байгаа юм л да. За монгол хэл дээр бид хоёулангийн ерөнхийд нь яст мэлхий гэж нэрлэдэг. Гэхдээ англи хэл дээр бол одоо ингэж ялгаатай нэрлсэн байдаг бол бас их амар байна. Харин амьдралын хэв маяг биеийн бүтэц дасан цогцлын хувьд бол одоо маш том ялгаатай. Сая нөгөө бах мэлхий хоёр гэдэг шиг тий. Тэгээ юуны өмнө амьдрах орчных нь ялгаатай байдлыг ярихад бол за усны яст мэлхий ихвчлэн мэдээж одоо усанд амьдрна. Далай тэнгис гол мөрөн нуур цөөрөнд одоо ингэж тааралтна. За зарим зүйл нь баг бүх амьдралаа усанд өнгөрөөдөг юм байх нь. За харин хуурай газрын яст мэлхий бол усанд амьдрах чадваргүй. За хуурай газар хээр цүл одоо чулуутай газар ингэж амьдэрдэг гэж бас их сонирхолтой санагдаж байна. За энэ ялгаа нь бол хөлний бүтцээр нь одоо маш том тод харагддаг. За усны яст мэлхий хөл одоо усан цэлэхэд юм зориулагдсан те гадагшаа ингээд нэг юм бэ. За зарим бүр ингээд сэлүүр шиг хавтгай, зарим одоо хуруу хоорондоо юм хальстай те. За би бол бас амтныг харахаараа дундаа юм сарсирхаг юм хальстай байвал за энэ ямар ч устай хамааралтай амтан байна гэж бас юм ойлголтыг авдаг те. Тэгээ усан түлхэх чиглэлээ өөрчлөлт нь яг тохирсон юм бүтцтэй. За харин хуурай газрын яст мэлхийний хөл нь одоо богино бүдүүн баган шиг байдаг. За энэ нь усан цэлэхэд биш харин газарт нөгөө жингээ дааж удаа алхахад юм зориулагдсан хөл байх нэ. За хоёрны хувьд ч гэсэн одоо усны яст мэлхийний хоёрыг хөвчлэн их одоо намхан нэмхэн хөлтэй хавтгаатай байдаг. Энэ нь усан цэлэх үед эсэргүүцэл багтаа байх одоо шаардлагатай учраас тийм байна. За харин хуурай газрын яст мэлхий болохоор хоёрыг нь одоо жоохон юм бөмбөр арай жоохон өндөр хөхтэй. За энэ нь газарт амьдрах үед магчинд одоо хазуулах дайруулахаас одоо илүүсээ хамгаалдаг гэж хэлж болно. За физиологийн хувьд бол усны яст мэлхийн усанд байх үедээ амьсгал хөдөлгөөн хоолтой уялдуулж ингэж чаддаг. Харин хуурай газрын яст мэлхийг усанд хийх юм бодоод живх аюултай живж өгнэ. Сэлж чадахгүй юм чи. Тиймээс нөгөө хүмүүсийн боддог шиг яст мэлхий юм чи одоо нэг усанд байж чадна ч гэдэг юм уу те нэг иймэрхүү бас буруу ойлголт байгаад байна. Тэгээд усны яст мэлхийн олонх нь бол махчин эсвэл одоо юм холимог хоолтой бас байдаг. Хуурай газрын яст мэлхий бол ихэнхдээ цэвэр ургамал одоо идчихтэй тий ногоо идчихтэй байдаг гэдгээр бас их онцлог. Тэгэхээр одоо бас бурууд нь буруу хоол шахаад байвал тий. За амьдралын хэмэлж гэсэн бас өөр усны яст мэлхий усан тарцсангүй идэвхтэй хөдөлж хоол цайг туулж чадсан маш хурдан сэлдэг тий. Удаан л гэдэг яг усан дотор ямар юм бэ гэдгийг Немо тэр гардаг шүү дээ. Немо гэдэг төгөлтөн энэ төр. Тий. За зарим далайн яст мэлхий төв хооронд ч гэсэн ингэж нүүдэлдэг. Хуурай газрын яст мэлхий харин одоо удаан тогтвол амьдралын юм төлөөлөл болж идэг. Удаан алхдаг, удаан идэн, удаан өсөн те. Зөөний хариуд бол маш урт насалдаг байх нь. За зарим зүйл нь 100, бүр 150 жил ч гэсэн амьдардаг. Тэгэхээр яст мэлхий ба хуурай газрын яст мэлхийг хэдийгээр нөө ижил хуягтайгаар адилхан харагдаж байгаа ч гэсэн амьдрах орчин хөлний бүтэц, хуйны хэлбэр, физиологи хөдөлгөөн гэсэн одоо зүйлээрээ маш олон одоо өөр замаар хувьссан хоёр өөр бүлгийн амьтад. Тэгээ монгол хэл дээр бид магадгүй усны яст мэлхий, газрын яст мэлхий гэж ялгаж нэрлэж одоо бас заншвал тийм ч хоёр өөр л амьтад байхад. Тэгэхгүй бол ядчил нөгөө
газрын яс мэлхийг ус руу хийчихгүй болно шүү дээ. Тийм. Тэг усан живлээ алчвал яана. Одоо энэ хуурай газрын хамгийн урт насалдаг амьтан чинь энэ тортойс гэж байгаа. Дунджаараа бол ингээд 100-аас 150 насалчт юм байна. Тэнгүүд одоо нөгөө рекорд тогтоогоод байгаа тортойс нь болохоор нөгөө Галапагос арлын даарууны очтой арлын тэр тортойс хуурай газрын яс мэлхий 197 нас одоо 26 онд хүрч ах шиг байна. Нэрийг нь бүр нэртэй тэр Джонатан гэдэг нэртэй одоо хуурай газрын хамгийн урт настай бидний өвөө байгаа гэсэн. За бидний дараагийн ярих амьтан бол эрвэхэ ба шөнийн эрвэхэ. Одоо өдрийн эрвэхэ, шөнийн эрвэхэ гэж хүмүүс одоо ялгаадж байгаа юм уу, ялгахгүй байгаа юм уу? Эрвэхэ л гэдэг тийм. Жишээ нь энэ дээр өдрийн эрвэхэ, шөнийн эрвэхэ гэж нэрлэж байгаа нь өөрөө маш тийм хүмүүсийг төөрөгдүүлээд байгаа. Өдрийн эрвэхэ шөнж гарч ирж болно. Шөнийн эрвэхэ өдөрч гарч ирж болно. Энд ерөөсөө тэгж өдөр шөнө гэсэн ялгаа байхгүй. Хамгийн гол нь шөнийн эрвэхэ нөгөө шөнийн эрвэхэг бас бид нар дэнгийн эрвэхэ гэж нэрлэдэг. Нөгөө гэрэл рүү хурж ирээд байдгаар нь бид нэр шөнөл гарч ирд юм байна гэд бодчиход байгаа. Тэгтэл яг үндэ тэр нөгөө гэрэл рүү ирж байгаа нь нөгөө сар одны гэрлэлээр ингээд чиглэлээ олдог амьтанд байтал янз янзын гэрлүүд ингээ энэ тэнд асаад ангууд ямар ч чиг баримжаа байхгүй болоод манраал гэрэл рүү очиж байгаа. За тэгээд эрвэхэ бол яг голчлоо өдрийн цагаар идэвхтэй нарны гэрлэлээр харин чиг баримжаагаа авдаг. Нэг нь нарны гэрлэлээр чигээ авдаг, нөгөөх нь сарны гэрлэлээр чигээ авдаг гэсэн. Магадгүй нарны эрвэхэ, сарны эрвэхэ гэдэг нэрчвэл өдрийн идэвхтэй, шөнийн идэвхтэй гэснээс арай дээрэж магадгүй. Тийм. Тэгээд нарны гэрлэлээр чиг баримжаа авч цэцэгнээсээ балс орж хоололдог. Харин одоо шөнийн эрвэхэ, дэнгийн эрвэхэ маань дийлэнхтэй одоо энэ сар одны юм сул гэрлийг ашиглан чиглэлээ авч ингэж явдаг. Босож шавж бас юм урамлын тоос өдрөө хооллдог байх нь. За гадаад төрхийн хувьд ерөнхий ялгаанууд бас ажиглагдана. Эрвэхэ маань харьцангуй юм нарийнхан битэй. Тэгээд ийм үс арай багтай. Харин одоо шөнийн эрвэхэ маань бол ихэвчлэн бүдүүвтэр битэй. Ийм бүдүүвтэр битэй тэгээд нүүлийн мүс болсон юм шиг харагдчихэдэг. За тэгээд энэ нь болохоор шөнийн сэрүүн нөхцөлд дулаанаа хадгалахад тустай гэж үздэг юм байна. Тэгээд мөн эрвэхэ бол ихэвчлэн тод юм хурц өнгөтэй байдаг. Нөгөө бидний өдрөний таардаг нөгөө улбар шаар, цэнхэр эрвэхэ, янз янзын монарх эрвэхэнүүд төр маш тийм гоё өнгөтэй байдаг. Энэ нь болохоор нөгөө цэцэгтэй орчиндөө зохицохоос гадна зарим тохиолдолд махчтад анхааруулах тохиолс болд юм байна. Харин шөнийн эрвэхэ бол хүмүүсийн бодлоор бол голдуу юм нөгөө бүдэг, бордуу, хардуу юм саарл өнгөтэй гэж төсөөлдөг. Гэхдээ бас бүгд тийм бас өнгөтэй байдгүй. Зарим шөнийн эрвэхэ бол маш тод. Өдрийн эрвэхэнээс миний бодлоор бол хамаагүй илүү тийм гоёмсог өнгөтэй байдаг. Энэ нь тэдний нөгөө амьдралын стратегтэй нь холбоотой. Зарим нь юм модны холтос навчтай уусгахын тулд бүдэг өнгөтэй байхад зарим нь эсрэгээр тод өнгөөрөө илүү ялгарч иж тэр шөнийн эрсдэлтэй орчинд бусдаас ингээд хамгаалагддаг. Тэгэд зарим зүйлд бол тод өнгөнд үржлийн үед бие биенээ таних, бие биенээ одоо ялгах хин нь илүү сайн юм бэ гэдгийг ялгах тэр бас шинжүүд нь болж өгдөг. Тиймээс өнгөөр нь бас тэгж шууд ялгах нь бол яг тийм тохиромжтой шалгуур биш ээ. Харин далавчны байрлалаар нь ялгах нь хамгийн найдвартай. Эрвэхэ амарч байхдаа бол далавчаа босоогоор нь ингээд нийлүүлчихдэг. Өдрийн эрвэхэ. Харин шөнийн эрвэхэ нь далавчаа ингээд харьцангуй ингээд нөмөрчдөг юм шиг юм. Нөмрөг зүүцсэн юм шиг тийм нөмрөг зүүцсэн юм шиг байлгачдаг. Тэнгэр ялгах юм тий. Тэр нь бол хамгийн найдвартай. За. Гэтэ бас мэдээж нэг онцгой тохиолдлууд байгаа. Бүр ингээд маасаар нь бол хамгийн найдвартай нэг. Зүг. За мөн сахлын хэлбэрүүд бас ялгаатай байдаг. Өдрийн эрвэхэ маань бол ингээд антен сахлан ингээд явж ирснаа дээрээ юм нэг болцоо шиг юм бимтэй байгаа. Харин шөнийн эрвэхэ маань бол юм сахал шиг. Тийм би тэрнтэй амар сам шиг байж идэг. Энэ нь бол нөгөө ялангуяа эр шөнийн эрвэхэ үнэрийг маш сайн мэдрэхэд зориулагдсан өдөн сахалтай байдаг. Энэ бас үнэрнээс гадна одоо нэг таамаглагдж байгаа юм. Чимээг нөгөө тэр богино долгионуудыг нарийн давтамжтай долгионуудыг мэдрэхэд тустай байж магадгүй. Ургамал одоо жишээ нь чимээ гаргадаг гэдэг байгаа шүү дээ. Тэрийг шөнийн эрвэхэнүүд сонсдог гэдэг. Тэр нь магадгүй энэ сахлан хэлбэртэй тэр антеннаас нь болж магадгүй. За иймэрхүү ялгаанууд байна да. За дараагийн.
Би бүр энэ нэг мот одоо тий шөнийн еврейхийн юм чихмлүүд гэдэг байхгүй юу. Тэгээд бүр жаазалж мазалцсан тий. Чихмлүүд одоо тий одоо нэг теди бамбруш шиг эн чинь өөрөө нөгөө бомбгоор айгу хөөхөн юу болохоор тий. Тэгээд надад энэ маш өхөрдөм амьтан шиг санагддаг шөнийн еврейхээ. Тэг яг ингээд царайг нь харах юм бол тий тэр нэг дээдлийнх нь нэг сахална тэгээд тэр нөгөө бомбгоор үслэг байгаа. Тэгээ Австралид нэг хамгийн том мот болтлоо гэдээ бүр нэлийн том хэмжээтэй болсон чинь бүр аюу алганаас том байдаг уу? Тийм байсан. Тэгээ та бүхэн маань бас cute mot гэж бичээд харуулаас миний яриад байгааг сайн ойлгох байхаа. За их сонирхолтой мэдээлэл хүмүүс маань бас заримдаа нөгөө өнгөлөг шөнийн ирээхийг харахаараа бас ялгадгүй ч юм уу те. Өдөр ирэх байна. Ямар өдөр ирэх. Тийм өнөөдөр болоод бас дахиж андуурхааргүй боллоо. Хойлооч бас нөгөө өдөр шөнийх гэдэг нараар чигээ болдог, сараар чигээ болдог. Тийм сар нар гэсэн чинь бас айгүй гой санагдлаа те. Нэршлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулъя. Тэгэхээр Одмундрын маань алтан гишүүд өнөөдрийн амьтдын ертөнц нэвтрүүлгийн маань ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. Тэгээ шинжлэх ухаан танин мэдхийн Одмундар суугийн хамт олон 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 2026 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл уран бүтээлийн 1 жилийнхээ хугацаанд нийтдээ 1000 гаруй шинжлэх ухаан танин мэдхийн нэвтрүүлгүүдийг та бүхэндээ хүргэхээр зориулж ажиллаж байна. За манай бүх нэвтрүүлгүүд бол YouTube дээр үнэгүй явдаг. Гэхдээ одоо үн төлбөр төлөхгүйгээр та зүгээр үзэж болно. Гэхдээ одоо бидний бас шинжлэх ухаан танин мэдхийг түгээж байгаа энэ ажил үйлсийн маань дэмжээд бас хоёрдугаарт гэвэл нөгөө нэг ижил сонирхолтой шинжлэх ухааны танин мэдхүйнд дуртай хүмүүс маань ингээд алтан гишүүнгээс нэг группт ингээд ороод бидний лайвыг үзээд бид нар чинь бас нэвтрүүлгийг эхлэхээс өмнө лайв дээр элдв хангаа амьдралынхаа янз бүрийн түүхүүдийг ярина. Тэг алтан гишүүнтэйгээ яриад одоо тэ сүлдээ одоо краш мараш гэдэг бүр янз бүрийн сэдвэрөө одоо ингээд хазаахад ороод тэ бас ингээд хөгжилтэй цагийг нэвтрүүлгийг эхлэхээс өмнө явуулдаг. Хоёрдугаарт гэвэл бид нар чинь бас нэг 7 хоногийн өмнө нэвтрүүлгийг бичих юм уу тийм байдаг бол одоо алтан гишүүд маань бол одоо нэвтрүүлэг бүр яг цаг тухайд нь тэ лайваар ингэж үздэгээрээ алтан оноотой нь үздэгээрээ ингэж давуу тал болтгоо. Тэгээд алтан гишүүн яаж болдог вэ гэхээр 100,000 төгрөгийг та бүхэн өөрийнхөө Facebook болон утасны дугаараа бичээд худалдаа хөгжлийн банкны 94,000 4,000 гэсэн IBAN-тай 4191 Тэг 4 518 гэсэн худалдаа хөгжлийн банкны данс руу Одмундар танин мэдхийн суугийн эзэмшигчдийн дансанд 100,000 төгрөг шилжүүлснээрээ бид та бүхнийг одоо алтан гишүүн гэсэн групптэй ингэж оруулдгийн. Тэгээ бид нар ч нэг хамтаа төрсөн өдрөө тэмдэглэн за бас нэг Одмундрын аяллууд гэдэг те бид чинь бас аль болох ярьж байгаа шинжлэх ухааны танин мэдхийн одоо энэ газрууд дээр бас өөрсдөө бас очиж үзмээр байна. Хүмүүстэйгээ хамт ингэж алтан гишүүнтэйгээ хамт ингэж явах боломжийг олгож ядгаа. Тэгээд одоо үн дундаас хосч төрж явах шиг тиймэрхүү явдлууд болно. Тэгээд алтан гишүүдэд маш их баярлалаа. За хэрвээ та бас хараахан алтан гишүүн болж амжаагүй Одмундар сувгийг бас дэмжихийг хэрвээ дотроо бас хүсч явдаг бол те ингээд 100,000 төгрөгийг хандуулаад бидний бас нэг болоосоо гэж хүсэж байна. За бид нар бол одоо Одмундрын гишүүд маань ер нь нэмэгдээд байна те одоо нэг 20 орчим байлгүй ялаа гэсэн чи одоо бар 30 гараа явчлаа. Тэгээ бид нар чинь бүгдээрээ нөгөө цалин мөнгөтэй амьдрах гэж ажил хийж байгаа учраас те тэгээ энэ болгонд бол нөгөө 100,000 төгрөг гэдэг бол үнэхээр яг бодиттой хувьд юмэр болоод одоо хамтран ажиллагч нараа ус нь байдаг бол те алтан гишүүд маань бас агаар нь болж ингэж биднийг дэмжиж ядагт их баярлалаа. Маш их баярлалаа. За дараагийн амтан ямар амтан байлаа? Нөгөө өргөст зараа. Тийм шүү дээ тий. За Монгол оронд бол нөгөө зараа маань байгаа. Тэгээд өргөс зараа бол Монголд байхгүй. За өргөс зараа ба зараа хоёр хоёулаа өргөстэй учраас хүмүүсийн нөгөө байнгын ингэж нөгөө андуурдаг тий. Ийм амтан Монгол хэл дээр ч гэсэн ялгаж нэрлэх нь бол түгээмэл биш. Гэтэ шинжлэх ухааны хувьд энэ хоёр нь бол шал өөр бүлэгт хамаарах одоо өөр амьдралын хэв маяг орчинтэй, өөр хамгаалтын стратегтэй хөгтөн амтд. Тийм. За юуны өмнө өргөс зараа буюу энэ Porcupine гэдэг байгаа тий. Porcupine-ы тухайд бол нэг зүйлийг тодорхой ойлгох хэрэгтэй. Өргөс зараа бол Монголд амьдардгөө. За тэд ихэвчлэн хойд ба өмнөд Америк, Африк. За зүүн Азийн зарим хэсэгт ингэж тархсан байдаг. Одоо тэдгэр хүмүүсийн хувьд зараа гэдэг бол Porcupine ах нь шүү дээ. Одоо бидний хувьд бол нөгөө hedgehog байдаг бол тий. За уулын бүсэд амьдарч чөнийн цагаар идэвхтэй ингэж амьдардаг. За зарим зүйл нь бүр модонд амьдардаг. Модон дээр зараа явж ивэл гайхах байхгүй тий байх газараа байж штэ. За өргөс зарааны өргөс нь урт хатуу одоо салдаг.
За эдгээр өргөс нь өөрчлөгдсөн үс бөгөөд нөгөө химийн одоо бодис нь бол үстэй адилхан кератин гэсэн үгтэй. За дотроо хөндөй бүтэцтэй аюул тулгархад өргөс зараа ихэвчлэн бол зүгтдэггүй. За харин бие одоо эргүүлж өргөсөө босгон махчинд ойртох боломжгүй болгодог тий. За хэрвээ махч ойртох юм бол одоо өргөс нь арьсанд нь шигдэж хүчтэй өвдөлт үүсгдэг. Одоо уг амтан бол нэг өргөсөнд нь хүрснээр л одоо өргөсөн шигднөх тийм салхад бэлэн өргөсөл байж байдаг гэсэн. Тийм тий. Тэрнээсгүй бол нөгөө шиддэг гэдэг нэг ташаа ойлголт бас байгаад байдаг. Шидэж барьсан юм бол ерөөсөй байхгүй нэ. За харин одоо манай Монгол орны буюу те зараа хээж хог бол Монгол орнд тархсан бидэнд илүү танил амтан. За тэд ихвчлэн өвстөө талбай, ой зах, за заримдаа хүний суурин газрын ойролцоо ингэж амьдардаг. Дэрсэн доороос одоо манай ах бол жишээ нь олчихсан байх жишээ. За зараа жижиг биетэй газраар амьдардаг. Ихвчлэн шөнийн цагаар ингэж идэвхтэй байдаг. Шөнийн цагт махч тийм сонирхолтой байна. За зарааны өргөс бол одоо богино салдаггүй. Одоо манайхт бид нар бол ингээ барьж мараад ингээд те бас явж исэн хүмүүсээс байдаг бах. Тэгэхэд бол ингээ салаад исэн юм байхгүй өргөсөн те. За аюул тулгархад зараа бие бүрэн хэлж эвхэрдэг бөмбөг шиг те. За ингэснээр зөөлөн хэсгүүдээ нуугаад бүх талаараа өргөсөөр бүрхэгдсэн юм хамгаалтыг бие хамгаалж байна. За хоолтын хувьд зараа нэлдүү идчихтэн буюу omnivore одоо юу ч хамаагүй ингэж идэн те. За харин өргөс зараа herbivore буюу одоо ургамлаар хоолдог гэдгээрээ бас ялгаатай байх нь. За иймээс Монгол таарлаж байна холимог идэн шүү дээ. За бөөрөнхийч өөрийгөө ингэж хамгаалдаг зараа бөгөөд манай оронд хоёр зүйл байдаг юм бэ. Тэгэхээр хээр таарах юм бол дагуур зараа, за говь таарах юм бол дэлтэн зараа гэж ойлгож болох юм байна. За миний хувьд бол дэлтэн зараатай таарч байгаагүй. Дагуур зараатай бол таарч ирсэн юм байна. Дагуур зараа нь бол яг нөгөө бидний төсөөлдөг зараа байгаа. Дэлтэн зараа нь болохоор дэлтэнчгтэй харьцангуй жижигтэр битэй айгүй хөөрхөн зараа байдаг. Тэрийг өрөөсөө хараагүй байх юм да. Бодвол их хичмхий холддггүй л ах та тий. Жишээлбэл мануулыг жишээлбэл одоо огт хараагүй байх чинь юм уу. Хичмхий амт байна тий. Тэгээ бас чүний төвтэй болохоор яг тэгэл аадсандаа л байгаад байгаа юм л та тий. Чи харж ирсэн үү дэлтэн зарааг? Би харж ирсэн. Дэлтэн зараа гэр бүлийг нь тэр чигтэн барьж авч ирсэн. Гэр бүл. Энэ зараанууд дээрээс айгүй хөвгөлтэй нөгөө бөөрөн хилчингүүд нь ус ичгээр нэг усанд нь нэрвт юм уу яа тий. Ингээд буцаагаад өөрийгөө дэлгээ гараад ирдэг шүү дээ. Тэр нас айгүй хөвгөлтэй санагддаг. Харин тийм тэгэд нөгөө зарим орны хүмүүс бас нөгөө зарааг тэжээт юм бэлээ гэртээ одоо нөгөө муур тэжээдэг шиг. Тэгэд бас зараа авч тэжээх дээрээ баг тулах гад тэгсэн ч ястай айгүй хэцүү шттэ ингээд тий түжигдээд гэдгээ бас болсон. Шүлэг мүлэг хүртэл байдаг шүү дээ түжигдэх тухайн. За ингээд бид амьтдын ертөнцид хоорондоо ихэр мэт ихэд төстэй боловч үнэндээ өөр хувьслын зам, өөр дасан зохицол, өөр амьдралын стратегтэй амьтдыг ялгаж харлаа. Гадаа төрхөөрөө адилхан төсөөтэй харагдах нь байгаль дээр илбэгч тэдний амьдрах орчин, биеийн бүтэц, физиолог, зан төрхийг нь анзаарч чадах юм бол ялгаа нь маш олон байдаг. Амьтдыг зөв ялгаж таних гэдэг нь зүгээр нэг нэр томьёо мэдэх асуудал ерөөсөө биш. Энэ нь байгаль хэрхэн ажиглагддгийг ойлгох, амьтан бүр өөр гэсэн орон зай, үүрэгтэй гэдгийг хүндэтгэх бидний зүгээс их анхны алхам юм. Тэгээ төстэй харагдсан бүхэн ижил биш. Харин ялгаа бүрийн цаана байгаль өөрийн гэсэн логик, өөрийн гэсэн шийдлүүдийг шингээсэн байдаг тухай л өнөөдөр бид хоёр танилцууллаа. Баярлалаа, цагтаа маш сонирхолтой байлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн амттайг нь хамгийн эрүүлийг нь мянган найз амьтны дэлгүүр болон за Одмондрын маань алтан гишүүд ивент тэтгэгчид хамтарч ажиллалаа. Нэвтрүүлэг НТV Одмондр радио 107 83.3 өсөө хостолгоноор та бүхэндээ хүрлээ. За студид хөтлөг цогтоо орно хоёр ажиллалаа. Дараагийнхаа хөөрхөн амьтны ертөнцөөр эргэж уулзцгаая. Баярлалаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондр нэр дээрх Худал ажлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.